Орой минь төргий. За энэ удаагийн лайваар та бүхэндээ Update Mind 3 хөтөлбөрийнхөө хүрээнд ямар зүйлүүдийг өгөх вэ? Дээрэс нь ямар судалгаан дээр үндэслэсэн бэ? Дээрэс нь өвгөн сэтгэлгээ гэж юу вэ гэдэг талаар бяцхан лайв хийсэн маа. За эхнийх нь өвгөн сэтгэлгээ. Ер нь бидний тархинд 5 сэтгэлгээ байдаг. Тэдгээрийг зэрэг хөгжүүлснээр бид нар оюун ухааныхаа потенциалыг хамгийн дээд түвшиндээ ажиллуулах боломжтой болох юм аа. За тэгэхээр энэ өнгөрсөн хугацаанд 2 удаа энэ Update Mind хөтөлбөрийн хүрээнд хүмүүстэй ингэж ажиллаад байхад тархины төвчгээ мултлах энэ үйл явц ер нь амьдралд ямар хэрэг энгийдээ яг ямар хэрэг болд юм бэ гэхээр шийдэж чадахгүй асуудлууд шийдэж эхэлсэн. Жишээ нь ингээд амьдралдаа ингээд аливаа зүйлийн гаргалгаа гаргахгүй яавал би энэ асуудлыг арай өөртөө ашигтайгаар шийдэж чадахгүй гэдгийг шийдэж чадахгүй хүмүүс байсан. Дээрэс нь зарим нь ингээд амьдралынхаа турш юм гацалтанд орчихсон. Одоо энэ асуудлыг яг яаж миний буруу гэж мэдрэмжтэй. Би надаас болоод энэ бүх асуудал үрчлээ гэдэг өөрийгөө ингээд гим буруутай мэт бодсон тийм мэдрэмжтэй хүмүүс байсан. Нөгөөтэйгүр ингээд орлогоо яаж нэмэгдүүлэх үү гэдэг дээр гацалттай. Одоо яг өнөөгийн орлого миний амьдралд хүрэлцэхгүй байна. Энээс илүү өөр боломж надад байхгүй шүү дээ гэдэг итгэл үнэмшилтэд итгэчихсэн. Дээрэс нь ингээд миний мөнгөний итгэл үнэмшил дээр алдаа байна гэдгээ хараагүй тийм хүмүүс тэгээ ажилласан. Тэгээ дээрэс нь өвгөн сэтгэлгээн дээр бүр онцгойлон ярихад энэ Харвардын Ховард Гарнер гэх хүний судалгаан дээр ажилласан техникүүд маань бүхэл бүтэн 28 хоног дээр нэмэх нь орой минь сайн амарда. За тэгэхээр энэ судалгаан дээр явсан техникүүд маань хүний тархинд маш энгийн дасгалуудаар нейросайенс буюу энэ тархинд тархи судлаач эрдэмтэд болон сэтгэл зүйчдийн хамтарсан судалгаан дээр суурьсан үнэхэр гайхалтай дасгалууд. Тэр энэ дасгалуудаар энгийн жижигэн алхмаар ингээд тархины блокоо гаргаж байгаа нь мэдрэгдэжсэн. Тэгээд лайваар ингээд үйлдэлээр идэвхжүүлээд явдаг. Яагаад гэвэл бид нар хичнээн сонсоод идэг, хичнээн уншаад идэг үг яриагаар гарахгүй бол бидний тархинд энэ үйл явц маань хэдхэн хувьтай тогтдог. 30%-аас дээш тогтож чадахгүй. Харин та үг яриагаараа аливаа зүйлийг илэрхийлээд хин нэгэнд мэдсэн сурсан зүйлээ хуваалцаад яриад ах юм бол танд 70% тогтдог. Бүр ингээ үйлдэлээр хэрэгжүүлж чадах юм бол таны тархинд 90% тогтдог гэсэн судалгаа наа. Тэгэхээр би хөтөлбөрийнхөө явцад ямар үйл явцыг бий болгож ингэж хамт олондоо эрчимжүүлж мотивац өгч явж исэн бэ гэхээр лайваар үйлдэл хийгээч. Мэдсэн сурснаа надаас сурсан байна уу? Энэ Харвардын судалгаа, энэ техникүүдээс сурсан зүйлүүдээ бусдтай хуваалцаж яриач гэдэг. Тэгэхээр нөгөө лайв хийж яхта үйлдэл хийж яхта маш их эрг зориг гаргаж ирсэн. Олонний өмнө ингэж ярьж сураагүй лайв гэдгийг баг мэдэхгүй шахах хүмүүс зарим хүмүүс нь болохоор урд нь би ганц хоёр хийж исэн гэдэг. Тэгээ сандралтай ингэж нүүрэ гарнуулаад ингэж чичирдэг юм айцтай хүмүүс байсан ба сүултээ үг ярианы хөтөлбөр асар өөр болж гисэн. Энэ өвгөн сэтгэлгээний дасгалуудыг хийж эхэлснээр өгний сонголт нь өөр байсан. Ярих байгаа яриагаа хүнд ятхан өнөмшүүлэх чадвар нь нэмэгдэжсэн. Тэгэхээр өвгөн сэтгэлгээ таны амьдралд яг ямар хэрэгтэй байдаг вэ гэхээр бид ядчил өөрийнхөө санааг бусдад зөвөр ойлгуулахад бид нар ихэвчлэн харилцааны асуудал хаанаас үүсдэг вэ гэхээр бид өөрсдөө санааг дутуу илэрхийлснээс болоод өвгийн баялаг дутсан. Дээрэс нь өвгөн сэтгэлгээ дутсан тайгаар холбоотойгоор бид бүхэн харилцаанд асуудал үүсгэж явдаг. Нөгөөтэйгүр бид бүхэн унших чадвар сул байдаг. Ном уншихаар ухаантай болдог л гэдгийг яагаад ухаантай болдог тайлбар байхгүй. Тэгвэл энэ номыг чи яг яаж уншдгийг гэдэг дээр бүр тайлбар байхгүй. Зүгээр номыг чи ингээд хуруугаараа заагаад уншчихдаг юм ам хилээ хөдөлгөөд уншчихдаг юм уу? Бид бүхэн зүгээр ном унших сайн гэдэг хүмүүжлэн болохоос биш номыг яаж унших вэ гэдэг ур чадвар ерөөсөө эзэмшээгүй байдаг. Тэгэхээр номыг унших ур чадварыг дасгалуудтай заана. Тэгэхээр номыг маш хурдан хугацаанд гол зүйлийг ойлгож авна. Бүхэл бүтэн цөм ойлголт байгаа хгүй. Ном гэдэг зүйлийг бид нар 100% гэж авч үзвэл танд яг хэрэгтэй мэдээлэл аль хэсэг нь байгаа. Зарим номнууд утга агуулгын хувьд те зөвхөн ингээд хүний сонирхлыг татах хэсэг эсвэл үгээ сонжруулсан хэсэг яг гол агуулга ингээд тойрцсон утга санаанууд маш байдаг. Тэгвэл бид тэр номын ох шимийг нь хүртэж авах арга ухааныг суралцах юм. Тэгэхээр энэ ном гэдэг зүйлийг чинь яаж сэтгэл зүйн хувьд холбоод яаж номыг уншвал илүү уйдгартай ном ч юм уу ямар нэг залхуутай ном таныг ойлгоход хэцүү мөртлөө амьдралд чи хэрэгтэй номыг яаж өөрийгөө ойлгож өөрөө амьдралдаа хэвшүүлэх вэ гэдэг дээр ажиллах юм. За дараагийн зүйл нь сонсох чадвар. За тэгэхээр өвгөн сэтгэлгээний сонсох чадвар яалтчгүй орно. Яа тэгвэл бид бүхэн хүмүүсийн үгийг дутуу сонсч байдаг.
Магадгүй та миний лайв үзэж сууж байхдаа миний үгийг дутуу ойлгож болох юм те. Магадгүй яагаад гэвэл бидний тарих аливаа зүйлийг маш хязгаарлагдвал 30% та ингээ баг багаар сонсч иж ойлгож явдаг. Гэтэл зарим хүмүүс ярих хэрэгцээ ихтэй, өөрийгөө ярих хэрэгцээ маш асар өндөртэй. Тэгээд өөрийнхөө тухай маш их зүйлийг бодож явдаг. Учираас хин нэгэнтэй ярилцж явах хугацаанд алдаа гаргаж явдаг. Тэр хүн тухайн хүн юуг илэрхийлэх гээд байгаа, ямар санааг гэтэл яг үнэндээ ярьдаг хүнээс илүү сонсдог хүний оюун ухааны хөгжил илүү хөгжчихсөн. Бусад хүнийг ойлгох чадвар, харилцааны ур чадвар нь өсчихсөн байдаг. Тэгвэл энэ сонсох ур чадвар гэж юугаа яриад байгаа юм бэ? Тэгээд ер нь яаж хүнийг сонсдог болох юм? Сонсдог болсноор бидэнд ямар давуу тал үүсэх юм гэдэг дээр бяцхан зүйлийг ярихад бид хүн гэр бүлийн харилцаан дээр нэг нэгийг сонсоогүйгээс байнга зөвчл хэрүүл маргаан дээр доор гарах тийм зүйлүүд бий болдог тий. Нэгнээсээ дээр болох гол, нэгнээсээ эсвэл ингээд давх гал нэ ялагч нь байх гал тийм асуудлууд үүсдэг. Тэгээ нөгөөтэйгүр бид бүхэн хүүхдээ сонсоогүйтэй холбоотойгоор хүүхд хүмүүжлийн асуудал үүчлээл гэж яриад идэг. Хүүхдээ яг юу хүсэж байгаа, ямар тоглоом, ямар сонирхолтой юм гэдгийг ойлгож чадаагүй байдаг. Тэгэхээр бид нар бусдыг ойлгох гэвэл бусдыг сонсох чадварыг суулгах юм байна. Тэгвэл энэ сонсох чадварууд дээр ямар дасгал байдгийг энэ Харвардын судлаачийн гаргасан ямар дасгал байна. Энэ нь Америкийн цаг үед байлдан дагуулж исэн бүх цаг үед байлдан дагуулж исэн хамгийн амжилттай дасгалууд гэж юу гэдгийг энийг ажиллахад үнэхээр хүмүүс дээр өөрчлөлтүүд нь гарч эхэлж исэн. Бид бүхэн урд нь яаж амьдраад исэн бэ? Сонсно гэдэгтийн яг ямар учиртай нь ойлгохгүй юм байна. Дээрэс нь ярина гэдэгтийн яг ярина гэдэг нь юу юм бэ гэдгийг яг агуулгын хувьд ойлгоогүй наан өнгөц зүйлийг малтаад исэн байна гэдэг дээр тайлбар. Тэгэд энэ дээр нэмээд бонусанд нь гэр бүлийн харилцаан дээр давуу талтай оролцох бонус ирж байгаа. Бусдыг сонсоос уучгаад яг энэ хүнтэй ямар үгээр харилцвал би илүү давуу талтай оролцох юм. Тэр эсвэл энэ хүнд ямар сэтгэл ханамжтай үүсгэж болох юм гэдэг дээр манай төгсөгчд илүү давуу талтай болсон, хань ижилтийг ойлголцож эхэлсэн. Тэгээд сэтгэл хөдлөлөө удирдах сурах хичээл дээр сэтгэл хөдлөлөө удирдсанараа би таны уур хаана явна хин нэгэнд таны сэтгэл хөдлөл гаднаа байх юм бол хүнд захирагдчих гэдгийг ойлгох учраас манай шавнар ингээд багш би бүр уурлах гэж жүжиглээд байгаа юм шиг санагдаад ерөөсөө ууралж чадхаа байсан байна гэдэг тайлбарууд хэлж ийсэн. Нэг ингээд яг уурлах шалтгаанаа олж уурлах гэдэг юм уу яах гэдэг энэ сэтгэл хөдлөл гэдэг зүйл чи яг хэрэгтэй юм уу хэрэггүй юм уу гэдэг зүйлийг агуулгаар нь ойлгоод сэтгэл хөдлөлөө удирдах техникүүдээр нь ингээд өөрийгөө удирдаад явчихаар сүултээ уурлах сонирхолгүй болцсон. Багш нэр уурлахаар ингээд инээд хүрээд идэг болсон. Тэгээ бусад хүмүүсийг ойлгоод ирэхээр хүүхдээ ойлгоод ирэхээр хүүхд рүү уурлах шалтгаан алга, нөхрөө ойлгоод ирэхээр нөхрөлөө ойлгох шалтгаан алга. Энэ хүмүүсийг эхлээд уурлахаас өмнө эхлээд ойлгоё гэж оролддог болсон байна шүү дээ. Би гэдэг тийм өөрчлөлтүүдийг надтай хуваалцаад ингээд маш олон талархлуудыг илгээж ирсэн. Тэгэхээр энэ Update Mind 3 хөтөлбөрийнхөө хүрээнд бас энэ чадварыг эзэмшүүлэх болно. За тэгэхээр энэ хөтөлбөр маань бас бичих болон сонсох, унших гэдэг энэ үг ярианы бүх чадваруудыг хөгжүүлэх дасгалуудтайгаар явагдана. Тэгээд 30 хоногийн турш явагдана. 30 хоногоор лайваар явагдах бөгөөд энэ дундаа зөвхөн тарих толгой цэнгэлээд зогсохгүйгээр дунд нь миний хамгийн гоё бэлэг нь байдаг вэ гэхээр нэг удаадаа биш 7 хоногт нэг удаадаа сэтгэл засал явдаг. Сэтгэл засал орсноор бидний бүтээлч болон дүрслэл сэтгэлгээ би урлагаар сэтгэл засдаг учраас бүтээлч болон дүрслэл сэтгэлгээ давхар хөгжиж идэг. Тэгэхээр бид бүхэн үгээр илэрхийлж чадахгүй зүйлээ далд тухамсараасаа гаргаж ирж өөрийн мэдрэмжээ гаргаж ирж өөрийгөө яг хэн болохоо танин мэдэж дээрс нь би хаашаа зориод байгаа ингээд гацсан эсүүдийн блог гарч ирэх хэлдэг. За тэгэхээр энэ сэтгэл засал дээр ямар сэдвүүдээр явах юм бэ гэхээр бусдын бодлоос хараад бус болох, бие даасан бодолтой болох. Энэ нь нөгөө эндийг би дандаа шавнартай болоод ингээ хүмүүстэй ганц урайлдаг үг маань юу байдаг гэхээр урам зоригийн удирдлагаа өөртөө аваач. За тэр нь юу юм гэхээр хин нэгэн таныг уурлуулад байлга нэгэн та уурлах халахтай биш те. Хин нэгэн таныг гуниглуулах, гомдоох байлаа гэхэд та заавал уйлах халахтай биш. Тийм учраас бид бүхэн ингээд сэтгэл хөдлөлийн төв нь гаднаа ингээд хин нэгэн магтахаар ингээд баясажгүйгээл хин нэгэн доромжлохоор уйлжгүйгээд ахаар чинь бид бүхэн ингээд сүрчж байгаа байхгүй яг үүнд ингээд савчаар ингээд яг галзуулган дээр суусан юм шиг амьдраад байгаа маа. Тэгэхээр сэтгэл хөдлөлийн удирдлагын төвөө урам зоригийн удирдлагын төвөө өөртөө авчаач. Урам зоригийнхоо удирдлагыг өөртөө авчаач. Тэгээд цаашлбал ингээд маш олон багш, маш олон сургалтаар явсан маш олон хүмүүс байна. Тэгээд хамгийн том гаргадаг алдаанууд нь юу гэдэг вэ гэхээр багш нарыгаа ингээд шүтэн биширчихсэн явж идэг. Тэгээд тэр багш шийдвэр гаргахгүй бол ингээд ам нангахаа болцсон байдаг ч юм уу. Эсвэл ингээд заавал урам зориг сургалтаар урам зориг авч иж л асдаг
үгүй тэгээд нэг допинг хэрглэж байгаа юм шиг тий сургалтгүй болчихвол болчихъя гэл тэгэл ийм байдалтай. Тэгээ нэг овоо хөөрхөн хамт олон гэж явж исэн ал тэгээ буцаа сэтгэлээр унцахаар яг нөгөө шалдаа бус юмдаа орчдөг нэг тийм төрлийн хүмүүс байна. Тэгэхээр энэ хүмүүстэй юу ч хандаж ямар захиалга хилдэг вэ захиас хилдэг вэ гэхээр өөртөө павер банктай болчихооч өөрөө цэнгэлээс сурчаач өөрөө шалдаа боц үед босгоод ирчи нөгөө тэгвэр өөрийгөө хөөрөөд байгаа үедээ бас өөрийгөө буулгаж сурыг гэдэг дээр харилцаа ингээд нэг нэгнээсээ суралцаад явд юм аа. Тэгэхээр энэ дээр сэтгэл заслын төрөл нь гэхээр өөрийнхөө бусдын итгэл үнэмшлээс ингээд ангид байлгах, бие даасан тийм хувь хүний сэтгэл зүг өөртөө ингээд хөвшүүлэх, хувь хүний хил хязгаар болоод өөрийнхөө орон зайг мэдрэх дээрс нь бусдын итгэл үнэмшлэлийг өөртөө наацсан байгаа итгэл үнэмшлэлийг тавьж явуулах гэдэг нэг юм сэтгэл заслын төрөл байна. Дараагийн нь миний хамгийн дуртай сэтгэл засал юу гэдэг вэ гэхээр энийг манай оролцогчд хамгийн хүлээдэг сэтгэл засал юу гэдэг гэхээр өөрийн дотоод цор ганц эмгтээлэг дүрийг гаргаж ирэх. Энэ нь гэхээр бид бүхэн яг юм жохон охин байсан. Тэр өөрийнхөө эмгтээлэг мэдрэмжээс асар их холтчихжээ. Тэр охиныг буцаж авчирснаар бид бүхэн амар тайван өөр дотроо тухтай. Дээрэс нь нөхөртөө хайрлагтахаас гадна ер нь л ингээд юмны хүчээр биш ивээр шийддэг тэр зүйл рүү ороод зөөлөн чанар руу ороод байна л да. Тэгэхээр зарим нь ирэх байна, зарим нь ихэмсэг байна, зарим нь юм галаар нааддаг хүчрхэг эмгтэй байна. Гэтэл бид бүхэн нийгмийн гадаад төрх байдлаас болоод өөртөө андуурчихсан явж байна. Жишээ нь ингээд Wonder Woman үнэхээр гайхалтай эмэгтэй бол би яг Wonder Woman шиг гэдэг өөргөө бодсон байлаа гэж бодоход гэтэл миний дотоод эмэгтэй шал эсрэгээр биш үү те. Үнэхээр игдүүтэй хөөрхөн, зөөлхөн, тийм гүнжлэг эмэгтэй авч жишээ те. Энэ бүхний өөрөө өөртөө нь ажиллаж би ингээд нөгөө лам зурхаач ингээд суугаасаа илүү өөрөө өөртөө 90% ажиллаад би юу ямар хүн юм бэ? Би юу ямар эмэгтэй төрлийн эмэгтэй юм бэ? За тэгээд яг ямар шинж чанар яг миний ямар дотоод эмэгтэй хүнд миний нөхөр татагдаж надтай гэрэлсэн юм бэ? Тийм учраас би энэ дотоод эмэгтэйг гаргаж ирье гэдэг тийм дасгалуудаар өөргөө гаргаж ирсэн. Энэ дээр манай шавнар үнэхээр сэтгэл хөдлөхөн байсан. Тэгээд энэ үр дүнгээсээ би яарах ингэ шавнараа ярих ингэ л огшоод ирээд байдаг. Тэгэхээр тэр хүмүүсээ бүхэл бүтэн насаараа би өөрийнхөө дүрээс хол явцсан байна. Би дотоод охиноо гомдооцсон байна гэж уйлаад ингэ сэтгэл нь хөдлөөд тэгээд ингэ төгсөлтөө уулзалтан дээр яг дотоод охиныхоо тэр хувцалтаар ирээд яг ингэ өөрөөрөө ингэ урам зориг настсан ирээд нэг нүдэнд гэрэлтсэн байгаа тэр байдал хамгийн гоё мэдрэмж байсан. Тэгээ тэрийг ингээд хаваалцаад бид бүхэн ч амьдралын шаардлага амьдралдаа нухлагддаг юм уу эсвэл ингээд өөрөөрөө төөрч өсөн яваад өөрөөсөө холдчихсон болохоор тэр мэдрэмжээс ямар хол байдаг юм бэ? Тэгээд жижигхэн зүйлээс урам зориг авахтаа бид нар ямар муу болцсон байд юм бэ? Амьдралд байгаа зүйл ямар их голдог болцсон байд юм бэ? Өөрийгөө ядаж итл ямар их голдог болчихсон байдаг юм бэ гэдэг дээр нэг агуулга гэж байна. За дараагийн зүйл нь бид бүхэн юу гэдэг вэ гэхээр удам ухсаагаа ойлгох, гэр бүлээ ойлгох, өөрийгөө ойлгох гэдэг нь нөгөө гэр бүл та иргэнээс унаагүй энэ тэндээс ингээд гинт нөгөө өрөвтас шоу явчих jirээ таны буулгаагүй учраас таны эдис таны энэ удмын ген болоод энэ дадал зуршлын бүтээгдэхүүн гэж яриад байгаа та хүн байна. Эцэг эхийн бүтээгдэхүүн учраас энэ эцэг эхийн удмыг заавал судлахаас өөр аргагүй. Тэгэхээр би хинээсээ юуг нь авцсан бэ гэдгээс эхлээд өөрийгөө танин мэдэх процесс эхэлж байна тий. Тэгэхээр энийгээ мэдчихэр юу болдог вэ гэхээр удмын хүчтэйгээ холбогдох өөрийнхөө яг энэ миний давуу тал юу юм, сул тал юу юм, би юутайгаа ажиллах юм гэдэг зүйлүүдийг ойлгоод авчих юм аа. За тэгээд тэгэхээр энэ мэдээ сэтгэл засах гэдэг процессыг би зүгээр яг энгийндээ тайлбарлая л да. Тэгэх юм бол тайлбарлах юм бол юм таны биен дээр ингээд дүүрэг хатаг гарсан байлаа гэж бодоход би таны хатгийг ингээд ухаад нөгөө цосонд орохоос өмнө ингэж ухаж өвдөгжиж ингээд цос идэ бүх юм гоожуулаад нилээ өвдөгжиж цэвэрлдэг дээ. Яг тийм процесс явагддаг. Сэтгэлийн одоо яг миний сэтгэл заслын сэтгэлийн гомдлоо тавьж явуулахын сэтгэл дотор өөрөөсөө нууцсан энэ далд хумсартаа өөрөөсөө нууцсан бүх сөрөг дурсамжуудаа гаргаж ирээд яг өөрийгөө цэвэрлдэг. Өөрийнхөө цэвэрлээд ингээд тэр сэтгэлийн шархуудаа тавьж явуулаад ингээд цэвэрлдэг. Тэр процесс үнэхээр гайхалтай. Тэгээд ингээд шавнар маань ингэж хэлээд багшаа одоо яг ингээд сулрах болов гэд надад асууад яг тэгсний дараагаар 2-3 хоногийн дараагаар надтай холбогдсон. Багшаа нэрээ би суларсан. Надад ямар ч гомдлохгүй айгүй хөнгөн амьдраад байна. Амар аз жаргалтай хөнгөн амьдрал сураад байна гэдгийг хэлдэг. Тэр энэ хамгийн гайхалтай мэдрэмж байдаг. Тэгэхээр энэ дасгал бол далд ухамсартай ажиллаад байгаа юм. Далд ухамсартай дээрэс нь яг өөрөө өөртөө ажиллаад байгаа юм. Тэгэхээр яг өөрөө өөртөө ажиллана гэдэг нь таныг танаас өөр хэн мэдэх вэ те? Би мэдэхгүй шүү дээ. Ямар нэгэн дэлхийд дээрх лам багш хэн гарч ирээ таныг мэдэхгүй байхгүй. Таныг та өөрөө хамгийн сайн мэднэ.
Тэр өөрөө өөрлөгөө аялах процесс эндээс эхлэх нэ. Тэгэхээр та энэ сэтгэл зүйн шархаа тавьж явуулаад ингээд өөрийгөө сэтгэлээ хөнгөн болгосноор танд тэр аз жаргал байна, амжилт нь мөнгө төгрөг нь байна, бүх зүйл орж ирэх зүйл нь нэгдэж эхэлдэг. Тэгээд ингээд би ингээд шанартаа за ингээд чиний сэтгэл өнгөрөхөр амьдралд ингээд дотоодтой хүн ингээд сайхан гигээтэй болоод ирэхээр амьдралд гадаадтай ингээд бүх зүйлүүд гигээтэй болоод гой гой зүйлүүд татагдаад эхэлдэг юм аа. Ид шидийн зүйлүүд болно шүү гэдэг зүйлийг хэлдэг. Тэгэхээр тэр авсан нүхийг би юугаар орлуулдаг вэ гэхээр 28 хоногийн талархлын өдрүүд байдаг тасгалуудаар. Өдөр болго өөр талархал хэлдэг. Тэгэхээр мэдээч хүн ингээд нэг гой хоосолцсон байсан тийшээ буцаагаад гинтлийг оруулах юм бол тэр буцаад амжилтгүй үйл ажиллагаа болчиход шүү дээ. Тийм учраас оронд нь би талархал гэдэг хамгийн эрчимтэй, хамгийн энерги сайтай, хамгийн хүчрхэг зүйлийг оруулж өгдөг. Тэгээд ингээд 28 хоног талархаад ирэхээр зүрх сэтгэл нь дүүрэн болоод ирэхээр хүний амьдрал талархам зүйлүүд өөртөө нь татагдаад ирж байгааг анзаардаг. Тэгэхээр яг энэ 30 хоногийн хугацаанд манай шавнарын гайхамшигтай өөрчлөлтүүдийн нэг юм бол хоёр хүнээ суглаанд тавьдсан байдгийн. Тэгээд зарим нь ингээд нөхөр нь ингээд машин бэлгэлсэн байдгийн. Ингээд талархам үйл явдлууд тэгээд хамгийн гоё нь ингээд би энэхэр хөнгөрөөд багшаа яг миний амьдралд юм ичээд юм шиг юм тохиолдчлоо. Би ингээд мөрөөдлийн самбар гэх хичээл орсон. Тэгээ мөрөөдлийн самбар дээр ингээд яг мөрөөдлийнхөө машины зургийг наацсан байсан хар машин. Тэгсэн чи тэр машин маань биелжлээ агшаа. Яг ингээд би яг ингээд сэтгэлээ суллаад ингээд өөрийнхөө яг ингээд мөрөөдөлтөг зуралтаад авахгүйгээр ингээд тавьж явуулаад ингээд яг 70 тухамсраасаа мөрөөдлийн самбараа хийсэн чинь энэ зүйл маш хурдан болчлоо. Сар хүрээгүй дотор болчлоо гэдэг. Тийм өөрчлөлтүүдийг сонсохоор үнэхээр огшин байсан. Дээрэс нь зарим хүмүүс ингээ орлого олж болохгүй гэртээ суудаг гэдэг ийм бодол дунд гаццсан байсан. Тэгээд тэр мэдрэмжээс нь гаргаад орлого олох боломж идэг гэртээ суусан ч гэсэн та орлого олох боломжтой гэдэг чиглэлийн нөгөөд яг өөрийнхөө дуртай зүйлийг хийлгээд тэгээд би ер нь цаашаа сурч өгч хэрэгтэй юм байна. Би илүү орлогоо нэмэгдүүлэх боломжтой юм байна гэдэг анхны орлогоо олж аваад 6 сартаа хүүхдээ хайжуугаар ингээд өөрөө хамгийн сайн хийдэг зүйл нь бууз байсан. Тэгээ бууз хийсэн. Дээрэс нь ингээд өөрөө дээл оёх манай шав дээл оёх чадвартай байсан. Нэг дээлийг баг нэг шүн сууж байгаа хийж чадвартай. Тэр болохоор амьдралын туршид орж ирсэн уур чадвар. Тэгэхээр эндээс би мөнгө олоод цаашаа хайчих юм бэ гэдэг тэр хүн ойлгосон байхгүй. Би энэ мөнгө олоод толгоороо хийх юм байна. Би насаар бууз ихгүй нь ойлгомжтой шүү дээ тий. Тэр одоо байгаа нөхцөл байдалтай орлого олоод тэгээд дараа нь сая цагаан сарын өмнө тэгээд тэр буузаа зараад дуусаад орлоготой болоод дараа нь тэр мөнгөө би хаашаа хийх вэ? Нэрээ баас олгоо гаргачих юм уу? Тэр мөнгөө би толгоороо хийх юм байна. Дахиж үүний сэтгэлгээ дахиад энэ сэтгэл зүйн асуудлуудад засах тийм сургалтуудыг аваад дахиад ийм сэтгэлгээ тэл хэрэгтэй мэн гэдэг чиглэлүүдийг олж авсан. За тийм гайхамшигтай зүйлүүд болсон байна. Тэгээд дээрэс нь нөгөө чаддаг зүйлээ олооч, цор ганц зүйлээ олооч гэдэг дээр маш олон олсон. Одоо ингээд бүтээл сэтгэлгээний 5 сэтгэлгээнүүд дээр тестүүд ажилладаг. Одоо жишээ нь дүрслэл сэтгэлгээний тестүүд, бүтээл сэтгэлгээнийх, үгэн сэтгэлгээнийх, логик сэтгэлгээнийх. За дүрслэлт дээр зүгээр энгийндээ тайлбарлах юм бол бид бүхэн зүүдийг мэддэг тий. Нөгөө тийгөр бас ингээд зураг мөрөөдлийн самрыг мэддэг. Энэ бүхнийхээ учрыг тайлаад эхэлж байгаа. За тэгэхээр энийгээ тестийг өгөөд хөтөлбөрийн хугацаанд хөтөлбөрийн өмнө ямар хэдэн оноотой байсан, өнөхөр сул оноотой байсан юм уу, дундаж оноотой байсан юм уу, бүр оргилд нь үрцэн мундаг юм уу гэдгийг ойлгож авчихсан. Тэгээд сургалтын хугацаанд хамгийн нөгөө өндөр оноотой байсан хүн нь болохоор бүтээлч болон дүрслэл сэтгэлгээ яг 15 оноотой тийм төрөлхийн авьяастай хүн байгаа хгүй. Тэгээд бид бүхний алдаа нь ухаантай хүн гэхээр логик сэтгэлгээ, ухамсараараа сэтгэлгээ, эсвэл өвгөн сэтгэлгээндээ сайн хүнийг ухаантай гэж ойлгоод байдаг. Авч яг үнэндээ хүмүүс төрөлхийн өөр сэтгэлгээний өгөгдлүүдтэй байсан. Жишээ нь дүрслэл сэтгэлгээ Пикассог бид нэр ихтгэл тавьгээд яах юм бэ? Пикассо зураг зурх дүрслэл сэтгэлгээ хамгийн дээд зэгтээ хөгжсөн хүн байна шүү дээ, тий. Тэгвэл ингээд эсрэгээр өвгөн сэтгэлгээ сайн хөгжсөн хүмүүс элбэгдэрж байгаа өвгөн сэтгэлгээ хамгийн сайн хөгжсөн жишээ биш үү те. Тэгвэл тэр хүнийг бид зураг гэвэл өөр өстэй. Тэгэхээр хүн болгоо өөрөө, дээрэс нь хүн болгоны өгөгдөл цаанаасаа төрсэн зүйл нь өөр юм байна. Тэгэхээр энэ сэтгэлгээ гэхдээ энэ чинь төрсэн бол өөрчлөгдөхгүй гэсэн шинж чанар биш вэ гэж таарсан. Яг л энэ тасгалуудаар тэр оноонуудаа хэсгэж болж исэн. Тасгалууд одоо жишээ нь миний хамгийн муу сэтгэлгээ дүрслэл сэтгэлгээ байсан. Яг л би дүрслэл сэтгэлгээ зураг зурхтаа муу, дээрэс нь юм орон зай баримжаа маш муу нэг гарч орохороо зүг чиг мэдхээ ажид ертөнцийн зүг мөгөө мэддэггүй орон зай нэг оц айл олдоггүй байсан. Тэгээд дүрслэл сэтгэлгээтэй ажилласан. Дүрслэл сэтгэлгээг ингээд арт терапигаар ажилласан. Тэгээд дээрээс нь дүрслэл сэтгэлгээний дасгалууд хийсэн. Манай шавнар бас энэ үр дүнгууд гаргаж ирсэн. Тэгээд нэг оц айлаа олдог болсон. Тэгээд дээрээс нь зургийн мэдрэмжүүд нь өссөөд ингээд өнгөний мэдрэмжүүд нь өсөж байгааг анзаарсан. Дээрээс нь дүрслэл сэтгэлгээ сайн хөгжөхөөр
ном уншихад бас хэрэгтэй болохоос гадна бид бүхний амьдралд маш их хэрэг болдог. Өнгөний мэдрэмж, интерьер дизайн, гэр бүл, гэр ахын хүртэл хэрэг болдог. За тэгээд дараагийн зүйлүүд нь юу байдаг вэ гэхээр бүтээл сэтгэлгээ гэдэг зүйлийг бид бүхэн мэддэг те нэг хамгийн ингээд бид нар нэг онгод орно гэж хэлдэг чинь нэг онгод ордог гэлдэг. Тэгсэн чинь энийг хамгийн гайхалтай нь юу байсан бэхээр онгодыг өдөрт хэдэн ч удаа төрүүлж болдог тийм дасгал байд юм байна. Онгод гэдэг зүйл одоо бүтээлч заримдаа бид бүхэн гинт шин санаа орж ирэл аливаа зүйлийг өөрчлөлмөр юм шиг санагдал заримдаа ямар шин санааны өсвөлөнд орсон байдаг тий. Тэгэд энэ бүхэн чи хаанаас үүсэлтэй энэ тарих ямар циклээр явдаг юм тархины амралтын цэг гэж юу юм бүтээлч сэтгэлгээ гэд төрдөг цэг нь хаанаа байдгийг хугацаа нь хизээ ингэдгийг энэ дэр кейс байдаг л да нэг залуу ингээд зүгээр л ингээд буудан дээр хөвтөж жагаад хамгийн шилдэг санааг олж гаргаж ирээд байдаг. Гэтэл нөгөө хажууд нь хичээгээл өдөр шөнөгөө нухаалдаг хүмүүс хизээч шилдэг санаа гаргаж байгаа. Тэгээ энэ залуугийн жишээн дээр бүтээл сэтгэлгээ яаж гардаг ингээд тийм кейсүүдээр явдаг. Тэгээ ингээд хичээл болгон кейсээр баяж түүхээр баяжж явдаг. Ингээд түүхээр баяжна гэдэг чинь хизээж ой хонос мартагдахааргүй сэтгэл хөдлөл дүрслэл сэтгэлгээ энэ бүтээл сэтгэлгээ хөгжөөд байна тий. Тэгэхээр энэ болгоноор яваад байна. Тэгэхээр эхлээд ямар байсан тэрийг ойлгоно дараа нь хизээ хаана очихын тэрийг ойлгоод тестээр баяжуулаад явах юм аа. За тэгээд ийм нэг гайхалтай сургалт байна. Тэгээд яг энэ сургалтын яг үндсэн үнэ нь бол сая 800 сая төгрөгийн үнэтэй. Тэгээд би энэ сургалтынхаа ганцхан удаа 58 сая төгрөгөөр зарлаж байна. Тэгэхээр энэ бүхэнд 30 хоногийн хугацаанд өөртөө ажиллах үйлдэл хөгжих хүсэлтэй хүмүүс зориулсан. За тэгэхээр 5 сэтгэлгээн дээр ажиллаад энэ 5 сэтгэлгээ хөгжүүлснээр бид бүхэн гэр бүлийн асуудал, бизнесийн асуудлууд, дээрэс нь өвгөн сэтгэлгээ хөгжсөн үед бид ямар даваа талтай болох юм бэ гэхээр бид бүхэн харилцааны асуудал дээр даваа талтай болно. Ажил гэр бүлийн асуудал дээр. Цаашлбал та ямар нэг зүйлийг бизнесийг хүмүүсийг ятхан өнөмшүүлэх чадвар чинь дээшлэнэ. Дээрэс нь үг яриа илтгэх ур чадвартай ч бас нөлөөлөх юм гих мэтчлэнгээр байгаа шүү. За дээрэс нь хамгийн хэрэгтэй чадвар нь мэдээж сонсох чадвартай харилцаанд хамгийн хэрэгтэй болдог зүйл. За энэ цаашаа. За энэ гих мэтчлэн. За тэгвэл дүрслэл сэтгэлгээг би ингээд өдөр болгон сэтгэлгээ нь ямар хэрэгтэй ингэдгээр лайвд ороод явъя гэж бодож чинь. Тэг өнөөдрийнх болохоор өвгөн сэтгэлгээн дээр илүү төвлөрч ярьлаа. Тэгээ ийм гайхалтай сургалтыг 30 хоногийн хугацаанд явна. Тэгээд 26 хоногийн турш тусгай дасгалуудаар яваад Ховард Гарднерийн дасгалуудаар яваад үлдсэн 4 хоногт нь сэтгэл засал яваад тэгээд тэр өдрүүддээ 30 хоног талархлын дасгал яваад өдөр болгон даалгавартаагаар явдаг. Тэгээд өдөр болгон даалгавруудаа хүмүүс мөр хийгээд лайваар хийгээд постэр хийгээд хөвчлэн би лайваар итгэжүүлж явдаг. Жишээ нь та 1000 ярихгүй л бол ингээд тогтохгүй тэр мэдлэгээр яах юм бэ? Хоосон мэдлэг хинт хэрэгтэй юм тий. Гих мэтчлэнгээр явдаг байгаа. Тэгээд нийлээ арга барил нь ондоо явдаг. Нэг босод сургалтуудаас ялгаатай чанар нь юу гэдэг гэхээр сэтгэл хөдлөл үүсгэж явдаг. Хөгжилтэй маягаар. Яг л бид бүхэн сэтгэл хөдлөл зүйлийг хизээш мартадаггүй. Тийм учраас ийм хөгжилтэй хошин тийм нэг сэтгэл хөдлөл үүсгэсэн эсвэл өгөөцсөн маягаар явдаг. Тэгээ ингээ заримдаа өгтлээ айгаа заримдаа уурлаад ийм сургалтууд явдаг. Тэгээд сэтгэлийн айл болох хөдөлгөөд тэгээд хизэж мартагддаггүй. Тэгээд манайхны ярихаар багш би шалаа угааж исэн чинь ингээ хаанч явж исэн таны үг ингээ толгойд орж ирээд ах юм аа. Ингээд амьдралын агуулга ингээ том зургийг хараад ах юм аа. Гэр бүлийн харилцаан дээр яавал даваа талтай болох юм. Дээрс нь гэр бүлийн харилцааны ингээд нэг мянцсан ухаан гэдэг тэр юм нь юу юм. Тэгээд бидний алдаатай ойлголтууд юу юм гэдэг дээр нөгөө талдаа бид бүхэн яадаг вэ? Мөнгөний үйл өмчлөлтөөр бид их хаана алдаатай байдаг гэдэг зүйлүүд дээр бас мэдлэг нэмж явдаг. Тэгээд ийм мэдсэн сурсан бүх зүйлээ л ингэж асгадаг тийм сургалт байгаа шүү. Тэгэхээр энэ сургалтанд сураад өөрийгөө хөгжүүлээд бас хайртай хүмүүстэйгээ хамт хөгжөөрэй. Тэгээд боломжоо шүүрээд аваарай. Тэгэхээр энэ сургалт маань ганцхан ингэж яваад дараа нь үндсэн төлбөрөөр VIP хэлбэрээр дахин явагдах болно. За тэгэхээр энэ боломжийг хатгаад ороод ирээрэй. Тэгэхээр өвгөн сэтгэлгээ ярих ухаан өгсөн зүйлүүд дэлхийд дээр Тони Роббинс гэдэг зөндөө хүмүүсийн Опрагийн шоу бид бүхэн мэдэх бах тий. Тэгэхээр бид бүхэн та дотроо 1000 сайн бодолтой, 1000 сайн ухаантай, 1000 гой хүн байгалаа гэд өвгөн сэтгэлгээ чи хөгжөөг бол хинч таныг ойлгохгүй байхгүй тий. Тэгэхээр ингээд зарим хүмүүс ярьдаг. Би угаасаа ярихтаа олны өмнө ярьж чаддаггүй. Эсвэл би үгээр илэрхийлэхтэй юм уу? Би угаасаа дуугаа гэдэг. Тэгвэл ярих ур чадвар хөгжихгүй бол та 1000 ухаантай, 1000 доктор, профессор, 1000 гоншинтай байгаа та өөрийгөө илэрхийлж чадахгүй бол таны хүн хинч ойлгохгүй ш, таны бодлыг нэгт уншиж чадахгүй, таны хэл амжид сугалж хинч яриулахгүй. Тийм учраас бид бүхэн ярианы чадварыг
ядч л өөрийнхөө бодлыг зөв зөвхөстэй илэрхийлээ сурч тий. Гэх мэтлэн энэ ур чадваруудаа ингээд эзэмшээ тэгээд цөм ойлголтуудыг авъя. 5 сэтгэлгээг тавлан яг 100% хөгжүүлэх боломж нь байдаг юм байна. Хамгийн гайхамшигт оюун ухаан нөөц боломж зөвхөн энэ тархинд байна тий. Энэ тархи цахиас шин синапс холбоо үүсгэх тасгалууд байна. Та биеийн ухаан дээр бид бүхэн аливаа зүйлд эвсэлтэй байх. Зарим хүмүүс спорттой эвсэлтэй байдаг үстэй. Үнэхээр тэр волейболдаг хашаадаг хүмүүс байдаг. Тэгвэл зарим хүмүүс ямар ч эвсэлгүй байдаг тий. Гэх мэтлэн энэ бүхний чинь хөгжүүлж болт юм байна. Бид бүхэн ингээд нэг юм заяац юм энэ өөр идэг ингэж бодоод идэг. Боловч чиг тэрийг өөрчилдөг тасгал нь байна. Үр дүнгууд нь байна. Тэгэхээр зөндөө олон хүмүүстэй туршигдсан судалгаа нь байна. Гэх мэтлэнгээр цааш өнөхөр гайхалтай явдаг. Дээрэс нь урам зориг асааж явдаг. Тэгээд ингээд таны урам зоригийг асаагаад ирэхээр та өөртөө цаашаа урам зоригийг яаж асаахын техникүүдийн зам сэтгэл хөдлөлийн ухаан дээр яагвал би энэ хүмүүс ингэж хажууд савчаад байхад би тайван сууж чадах юм. Эсвэл би ингэж савчаад байхдаа хүмүүс рүү тэрийг яаж гаргахгүй байх гэдэг дээр суралцаж эхэлж байгаа юм л да. Тэгээд манай шарнар ингэж би ингэж нөхөртөөгөө бүр ингэ хэрэлдмээр санагдаад ингэж бүр ингэ над руу дайраад байхад хүртэл би за одоо л би энэ амнаас үг унахчих юм бол энэ харилцаад би ингэ даваа талтай байж чадахгүй гэдэг тэрийг яаж аргалж өнгөрөхгүй сэтгэл хөдлөл ингэж асаж ирж байхдаа яаж өөрийгөө ингэж тайван байдалд тэр нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлэх үү гэдгийг суралцчихсан байсан. Тэгээд төгсөлтөө болцолтод ирж чаа тэрийг ингэж яг ингэ үр дүнгуудыг ярьж байсан. Тэр агшнууд нь хамгийн гайхалтайсан. Яг ингэ дотоод эмэгтэйгээр ирээд ийм өөрчлөлт гарсан. Яг ийм өөрчлөлтүүдийг гаргасан шүү. Багшаа баярлалаа. Би өөрийгөө ингэ бүх насаараа буруутай юм шиг боддог байсан. Би өөрийгөө бодлоор ингэ гацаачдаг байжээ. Багшаа би ингэ хуучин өөрийнхөө байсан тэр гоо үзлэг мартцсан байжээ. Даваа талаа мартцсан байж. Зарим нь би мэдтгэхэр нэ ашигладгүй байсан юм шүү дээ гэдэг зүйлүүдээ ингэж ойлгоод өөртөө ихтгэлтэй болоод шин санаачлах. Зарим нь бүр ингэ гадуур явж ментор хайгаад ингэж үйл ажиллагаанд орж эхэлсэн. Ингэж итгэвчлэлд орж эхэлж байгаа байхгүй. Тэгээд би хинээс юуг суралцах уу гэдэг хандлагатай болчихсон. Урд нь одоо хин надаа юу өгөх үү гэдэг хандлагатай байсан байгаа байхгүй. Тэгэхээр одоо л би хинээс юу суралцаж би нийгэмд юу өгч чадах уу гэдэг дээр би хинд яаж тусалж чадах уу гэдэг дээр тийм өглөгийн сэтгэлтэй болсон. Урд нь болохоо дандаа авлагын сэтгэлтэй ихэнх хүмүүс орж ирээд исэн. Би эхэндээс юу авчих уу? Надад юу өгөх юм сургалт чинь гэдэг ч юм уу тий. Тэгдэг байсан бол дараа нь нээлттэйгээр нэг нэгэндээ сурдаг зүйлээ хуваалцчих гэсэн хоорондоо би ганцаар ярих биш. Тэнд гэсэн хүмүүс нэг нэгэндээ сурсан зүйлүүд арьс ажиллагаа мэддэг нь коучингийн мэдлэгээсээ зарим нь хуваалцаж байна. Зарим ингээд мэддэг чаддаг бүх зүйлүүдээ хуваалцсан. Зарим нь ингээд өөрөө үнэхээр гоо үзэсгэлэн дэгжин байгаа бол тэр нууцаасаа бас хуваалцаж байна. Гэх мэтлэнгээр хүн болгонд чаддаг зүйл нэг даймонд ч илүү гал байна тий. Тэр зүйлийг ингээд хуваалцаад ирэхээрээ бүр илүү хоосрох биш, бүр илүү баяжих сэтгэлгээ рүү орж байгаа. Тэг гих мэтлэнгээ өөрийнхөө бизнесийн хаашаа чиглэхийн би орлогоо хаашаа яаж өсөн нэмэгдүүлэх юм гэдгээ ойлгож эхлээд аль салбарын хүнийн гэдгээ бас харж эхлээд тэр нь хамгийн гайхалтай байсан. Тэгээд ингээд зарим хүмүүс ингээд тест өгөхөөс өмнө өөрийгөө айгүй мундаг гэдээ ойлгочихноо. Ингээд би маш мундаг хүн ингээд тэгээд тест өгөөд бага оноотой гарахаар багшаа би мяа асан мөлий энэ тэгээ ажиллах хэрэгтэй юм ингээд мяа гарахаар ингээд ерөөсөө муу гарлаа гэж сэтгэлээр ундаггүй ингээд ерөөсөө энтэй ажиллах юм чинь би сайжруулах болох юм чинь ингээд тий тийм хандлагатай болоод ингээд өөрчлөгдөж байгаа нь хамгийн гайхалтайсан. Тэгэхээр өөртөө ажиллах цагийг гаргаач. Тэгээд заримдаа надад загнуулна. Би дандаа толгойг нийлдэхгүй. Заримдаа ингээд өөртөө зарцуулах 30 минут байхгүй бол та өнөөдөр шалны алчур болоо шүү гэдэг би баян сануулдаг. Та өөрийгөө мартчихсан юм хүн болгон таныг мартна. Хүн болгон таныг арчна. Тэгээд ийм өөрийгөө доош дарцсан мэдрэмжтэйгээ байгаад ахаар хүн болгон таныг доош нэгээд байгаа юм шиг өвдөлтийг мэдрээд ингээд маш эмзэг болсон байдаг. Ингээд эмзэглээл байдаг. Нэг үгэнд эмзэглэн, нэг харцанд эмзэглэн, нэг андуурч хэлсэн үгэнд эмзэглэн, нэг ховонд эмзэглэн, нэг стандартад нэг хадмын стандарт, эсвэл нөхрийн стандарт, юу гэдгийг нийгмийн стандарт энэ бүх зүйлд ингээд хямраад ингээд унчаад байдаг. Тэгээд ингээд урам зоригийн удирдлагыг гартаа аваад тэгээд ингээд цааш явж байгаа хамгийн гайхалтай. Тэгээд Update Mind хоёр хөтөлбөрийн оролцогчдоор цаашгаа бас гэр бүлийн сургалт, коучинг, гэр бүлийн амжилтын сэтгэл заслал руу бас хүмүүс маань ороод явж байгаа. Тэгээд өнөөдөр бас хоёр дахь сургалтаа ороод явсан. Тэн дээр бас дотн харилцаа гэх мэтчлэн ингээд гүнзгийрүүлээд явж байгаа. Энэ Update Mind хөтөлбөрийн хүрээнд бид бүхэн тарих толгойтойгоо болон сэтгэл зүйтэйгээ, итгэл үнэмшилтэйгээ дээрэс нь илүү амьдралын ухаан, гэр бүлийн залж цааш явах тал руугаа заадаг
заадаг гэхээс илүү ингээд сонголтыг өгдөг, сэдлийг өгдөг сургалт байгаа шүү. За тийм энэ боломжийг атгаад орж ирээд өөрийгөө хөгжүүлээд бас манай үр дүн гаргасан, өөртөө итгэлээ буцаж асаагаад, нүдэндээ нэг оч асаагаад нэг урам зориг, хайр дуурын эмэгтэйчүүд болоорой гэж дахин хүсэх байна. За тэгээд энэ удаа хайлайг ингээд өндөрлж байна. Тэгээд та хинч байсан, та их тайван үгээр тогтож дайн үгээр хэлдэг шүү. Тэгэхээр таны гэрт уур амьсгалч ямар ахыг үгэн сэтгэлгээр шийдэг шүү дээ. Тэгэхээр ингээд ихэнх хосод ярилцахгүй алдаа гаргадаг. Дээрэс нь эсвэл буруу үг хэлдэг. Эсвэл ингээд дутуу үгийн сонсдог. Үгэн дээрээс болоод их алдаа хагарал үл ойлголцол үүсдэг шүү дээ. Тэгэхээр энэ дээр нэг бодолцоод үзээрэй. Үгэн сэтгэлгээ гэдэг бол бидний хамгийн том зэвсэг шүү. Тэгэхээр бид нэр үгэн сэтгэлгээ буруу зүйл ашиглаад идэх юм шиг үсттэй. Эсвэл хэрүүл уруул, эсвэл ингээд бусдаас илүү гарахад эсвэл ховж ив гэд. Үгэн сэтгэлгээ хаана ашиглагаас эхлээд, үгээ хаана яаж гаргахаас эхлээд таны амьдралын өнгөн тодорхойлох юм шүү гэдэг сэдлийг өгөөд энэ хөл аяа ингээд өндөрлж байна. Тэгэхээр бүгдэнд нь амжилт хүсье. Тэгээд Update Mind 3 хөтөлмөр маань маргааш би 10-наас 20-ны хооронд 10 оны хугацаатай бүртгэлээ өгнө. Тэгэхээр бүртгэлийн хугацаа хангалттай байгаа. Тэгээд өнөөдрөөс 10 оны хугацаанд би яг ингээд жижиг сэдвүүдээр ингээд хэрэгцээтэй болох зүйлүүдийг ингээд лайваар хуваалцаад сэтэл өгөх зүйлүүдийг лайваар хуваалцаад явах болно. Тэгээд бүгдээрээ сайхан амраарай. Бүгдэнд нь амжилт хүсье. Тэгээд гайхалтай бүхэн таны дотор байдаг шүү. Тэгээд нөөц боломж, гадаад материалын нөөц боломж бол дуусч болно. Булган шүүв чинь дуусч болно. Манайдын гинж чинь дуусч болно. Гоо үзэсгэлэн чинь дуусч болно. Эсвэл энэ амбиц карьер чинь дуусч болно. Гэхдээ юу шахагдчихгүй вэ гэвэл сэтгэлийн савн шахагдчихгүй. Дээрэс нь оюуны чадал гэдэг зүйл хизээч, нөөц боломж гэдэг зүйл хизээч шахагдчихгүй зүйл шүү. Тийм болохоор neuroscience тарих судлалын эрдэмтэн Харвардын судлаачийн судалгаан дээр явж байгаа. Дээрээс нь дэлхийн хамгийн сайн сэтгэл зүйчд ажилласан. Тэгээд дээрээс нь Америкийн нэгдсэн улсын хамгийн гайхалтай үр дүн өгсөн зүйлийг өөртөө хүртэх эрхийг олгуул яадаг юм бэ те. За тэгэхээр энэ хөл аваа ингээд өндөрлж байна. Бүгдэнд нь амжилт хүсье. Боломж хүнд ганцхан удаа олддог. Харин ингээд авч чадсан төрүүл залхаад авч чадаагүй нь хоцроод нөх хохирогч, гоншигногч хэвээрээ үлдсээр байдаг. Тэгэхээр та гоншигногч, хохирогч дандаа би л энд ийм хэцүү байна гэж орилсон хിവэрэ байх юм уу, эсвэл би энийг яаж асуудал шийдээд энэний ард гарах вэ гэдэг тэр хүн байх юм уу гэдэг шийдлээ өнөөдөр гаргаарай. Тэгээд тэр энэ хандлагаараа л хүн ялгаатай болохоос биш, бид бүхэн ухаантай хөөрхөн эсвэл мэрэгэн цэцэн гэр нэг ялгаатай биш. Бид бүхэн яг л адилхан шүү дээ, тийм. За тэгэхээр энэ хөл аваа ингэж өндөрлөе. Бүгдэнд нь амжилт хүсье. Баяртай.